3,000 одоо хөдөлгөөр 3,000-ыг хатад ороод ирсэн тэр замыг чинь барьж байгаа. Аймгийн төв нийлж байгаа болсон байна гэдэг нээс чинь маш их явуулж өдөөгийн үнэхээр тийм болсон гэж. Аймгийн төв дээр бол ерөнхийд мэдж байгаа 300 хятад ажилчид ороод ирсэн. Одоо аймгийн төвөөр яваа багтууд бүгнүүдийг татаж чангаагаад оролдоод хүчиндээ буян болж байгаа. Та нар тийм мэдээлүүд очиж байгаа юм шүү дээ. Байнга явж байгаа. Тэгээд та нар өөрсдөө одоо бас бодомж зах зээл талбайгаар явж үзэж байгаа юм. Тийм одоо олноор явж байгаа тэр хятад иргэдийг харсан уу? Тэгээд илэрхий юм дээр л ингээд одоо өтгдөг. Ерөөсөө энэ хятад гэдгийг хатны мангаа гараад түмнийг айлтгах. Тэгжээж оноо авах гэж боддог. Ийм л авах хэрэгтэй юм да. Яг үнэн бодит байдал нь энэ зам дээр хятадын засгийн газрын хөнгөлтэй зээлээр хэрэгжиж байгаа. Баян хонгор байдлын өөрчлөлтийн 124 км зам. Энэ замын 70%-ийг хятадын төрийн өмчийн оролцоотой Шанхай констракшн гэдэг маш том олон улсууд ийм төлөвлөгөөр хэрэгжүүлсэн хариуцлагатай компани гүйцэтгэжээ. Үлдсэн 42 км замыг Монгол улсын 4 компани гүйцэтгэжээ. Энэ 4 компанийн нэг нь манай Баян хонгор аймгийн Их Богд зам гэдэг компани болж байна. Үнэхээр одоо энэ зам баригдаад энэ зам дээр монголчууд хятадтай хамтарч ажилласнараа замыг яаж тавьдаг юм бэ гэдэг техникийн нарийн үйл ажиллагаанд суралцаж алс ирээдүйдээ аймгийнхаа замууд өөрснөө барих ийм л одоо сайхан боломжийг олгож байгаа. Ийм том бүтээмэл болтын шинж чанартай ажиллаа. Энийг манай аймгийн хаах хүн байна. Зөв ойлгох. Энэ зам дээр нийтдээ манай төгссөн захиалгаараас гаднаас яг 130 хятад мэрэгчлэн инженер техникийн ажилтан тоног төхөөрөмжийн сэлэсэрдэг механикууд гэх мэтчдэнгийн ийм 130 хүмүүс ажиллана. Өнөөдрийн байдлаар яг эцсийн байдлаар ирсэн мэдээлэл 86 хятад иргэн ажиллаж байгаа. Аймгийн засгийн даргын зүгээс тухайн компанитай гэрээ уулзсан нэг асуудал хатуу тохирсон. Онцгийн чухал шаардлагагүйгээр төв суурин газар сэлгүүцэх ийм асуудал байж болохгүй гэдэг. Яг энэ үйл ажиллагааны хүрээнд хамгаалалтын компани Баян хонгор аймгаас хамгаалтын компани гаргасан. Хамгаалтын компани тэнд ажиллаж байгаа Монгол иргэдээс өөр тэр одоо очоод байна гэж яриад байгаа. Тэр нь нотлохгүй. Ахад бүсгүүчүүдийг оруулахгүй, нэвтрүүлэхгүй байх ийм одоо үүргийг өгчихсөн. Тэд дээр хамтдаа ажиллаж байгаа. Энэ цагдаа тагнуулын байгууллагч гэсэн бас энэ дээр ажиллаж байгаа.